Hey guys, за та бүхэн дараагийн бичлэгээр уулзах гэж байна. За өнөөдрийн бичлэгээр гэх юм бол яг үнэндээ монгол ютуберийн цалин хэр авдгийг тэгээд энд байдаг япон ютуберийн цалинтай харьцуулсан видео хийх гэж байна. Тэгээд та бүхний мэдж байгаачлан хийн жилээ хэдэн гарууд нэг social blade гэдэг нэг сайтыг ашиглангуудаа тэн дээр байдаг цалин монгол ютуберүүд ийм цалин авдаг. Пүү өдөр чи амар алдсан юм шиг гэж бодоол тий. Шал худлаа юмнууд хүмүүс тараагаад байсан. Энэ social blade-д огт итгэж болохгүй шүү заяа. Энэ шал худлаа. Бүр 100% худлаа заяа. За тэгэхээр өнөөдрийн бичлэг бол 100% үнэн заяа. Ягаад гэвэл би яг өөрийнхөө цалинг Япон ютуберийн цалинтай харьцуулах гэж байгаа шүү guys. Тийм болохоор энэ бичлэг маш сонирхолтой болно гэдэгт бол найдаж байна. Та бүхэн мэдээж бичлэг эхлэхээс өмнө намайг дэмжиж дор байгаа хэсэгт лайк болоод subscribe дараад үзээрэй. Зоолийн мэрлэг хөдөл өнөөдрийн бичлэг рүүгээ шууд орцгоё. Let's go. За тэгэхээр энэ эмэгтэйг явуулах юм бол одоо 49 мянган subscribe-тай Nordic Living Channel гэдэг нэртэй тийм сууг ажиллаулдаг байгаа. За тэгээд өөрийнхөө ерөнхийдөө 2024 оны 1 сараас 6 сар хүртэл авсан цалингийнхаа хагас жилийнхаа одоо цалинг зарласан байгаа. Ерөнхийдөө ихэнх ютуберүүд ингэж цалингаа нэг зарлаад байдаггүй. За энэ эмэгтэйгээ өвдөх юм бол яг өөрийнхөө цалинг ил болгосон тийм ютубер байгаа. Тэгээд хэдүүлээ цалингийн үздэсхий. За тэгэхээр мэдээж хэрэг энэ видеог бол би ямар нэгэн байдлаар энэ видеоноос нь авахгүй гэх юм бол надад страйк өгчих боломжтой учраас скриншот хийсэн зургийг үзүүлж байгаа шүү зэ. За 2024 оны 1 сар 26 мянган subscribe-тай байсан байд. Энд болохоор 3 видео оруулаад энэ нь болохоор 1 сарын үзэлт нь 300 мянга орчим үзэлттэй байсан юм байна. Тэгээд цалин нь гэх юм бол 214 мянган йен. За монгол мөнгөөр бас дээр нь оруулчих цаа guys. За тэгээд 2 сарын цалин нь энэ болохоор 27 мянган subscribe-тай байгаад 5 видео оруулсан. Тэгээд өнөө үзэлт нь болохоор өмнөхөөс хамаагүй их 790 мянга орчим 1 сар үзэлттэй байсан юм байна. Тэгээ энэ нь болохоор цалин нь 573 мянга йен. Йоо, энэ тоог сонсох тусам миний бүр ингээд зүрх харавчих гээд байгаа юм санагдаад байна. Дараа нь өөрийнхөө цалинг зарлаа штэ guys би. За 3 дахь сар л орё хэдүүлээ. Subscribe нэлээд хурдан өсөж байгаа юм байна. 31 мянган subscribe-тай. Тэгээ 5 видео, 1 live хийсэн юм байна. За энэ нь болохоор өмнөх үзэлтнээс жоохон бага байсан. 580 мянган үзэлттэй байсан 1 сарын үзэлт нь. За тэгээд цалин нь болохоор 575 мянган йен. Өмнөхөөс баг илүү орсон шүү дээ. За 4 дахь сарынх нь болохоор 33 мянган subscribe-тай болоод 4 видео оруулаад 530 мянган үзэлттэй байгаад 348 мянган йен орсон юм байна. 4 видео оруулаад. Бас муугүй. 5 дахь сарынх нь болохоор 36 мянган subscribe-тай 4 видео, нэмэх нь 1 live, тэгээд дээрээс нь 640 мянган 1 сарын үзэлт хийгээд тэгээд 408 мянган йен олсон юм байна. 6 сарынх нь болохоор 39 мянган subscribe-тай дахиад 4 видео оруулаад 680 мянган үзэлттэй тэгээд 406 мянган йен олсон юм байна. Тэгээд нийт мөнгө нь шүү дээ тий. Нийт subscribe нь болохоор 16 мянган subscribe нэмсэн гэж байна. Нийт 6 сарын хугацаанд 25 видео оруулсан гэж байна. Тэгээд энд нь болохоор 3 сая 500 мянган үзэлттэй байсан юм байна. Нийт одоо 6 сард оруулсан видеоных нь үзэлт шүү. За. Нилийн гайг үзэлттэй байсан байна. Тэгээд цалин нь гэх юм бол what fuck 2 сая 520 мянган йений цалинтай байсан байна. Нэг 6 сарын цалин шүү дээ guys. 6 сарын цалин. Йоо, зөвхөн YouTube-ийн цалин. Йоо, за одоо хэдүүл ингээд зөвхөн энийг ярьжвал одоо миний яг цалин тий монгол ютуберийн цалин хэр үйдэх мэдэхгүй бол хоцорсон тий. Тэгэхээр манийха цалин үзье. Манийха цалин үзээд битгий нэг жоохон шоконд ороо зөө. Манийсэн цалин угаасаа яаж ч утсан баг байгаа. Тэгтээ яах вэ? Үзье хэвэл. За би болохоор та хэдд болохоор 2024 оны 11 сарын 21-ээс 2025 оны одоогийн 4 сарын 22 хүртэлх нийт цалингаа харуулъя. За 2024 оны 11 сарын 21 дахь цалин болохоор Япон йенээр болохоор 22,025 йен. За 2024 оны 12 сарын 21-ний цалин болохоор Япон йенээр 31,689 йен. За тэгээ 2025 оны 1 сарын 22 нь болохоор 40,724 йен. За 2025 оны 2 сарын 22 нь болохоор 24,348 йен. Тэгэд та хүн бас гайхаж магадгүй 2025 оны 1 сарын 22-нд ягаад ийм их одоо мөнгө орсон юм бол гэж те. Тэгэхээр өөрөөр хэлбэл 12 сард олсон орлогоо би 1 сард авч байгаа гэсэн үг шүү дээ. Тэгэхээр 12 сард болохоор ерөнхийдөө яг он гарах үед YouTube-ийн яг тэр нөө бид нар чинь YouTube-рууд юугаас цалинждаг вэ гэхээр YouTube-ийн яг тэр реклам гарчирдаг шүү дээ. Яг YouTube Premium гэдэг тэр премиумыг ашигладаггүй хүмүүс болохоор реклам гачрангууд тэр нь хүссэн үсээгөө 10 секунд ч байд юм уу те үзэж дуусгахаас өөр шаардлагагүй байдаг.
шаардлагатай байдаг. Тэгэхээр тэр нөгөө нэг рекламнаас нь биднэрт мөнгө олж ирдэг байхгүй юу? Мөнгө олж ирдэг. Тэгээ ойлгочихорой заяагаас. За тэрнийхэн цалин шүү. Тэр рекламныхын цалин буюу тэр мөнгө нь яг 12 сард амар их болчтой юм билээ. Он гарах мөчөд ихсчдэг. Тэгээ ютуберууд баг мэдчихэж байгаа бах тий. Ялчгүй он гарах мөчөд ерөнхийдөө цалин айгу өндөр болчдөг гэдэг. Тийм болохоор өмнө дандаа 20 мянган авдаг байсан бол энэ нь болохоор цалин ихсээд 40 мянга болцоогоо шүү заяа. Ингээ ойлгочихорой. Тэрний дараах одоо 2025 оны 2 сарын 22 болохоор 24348. Тэгээ 2025 оны 3 сарын 22 болохоор 22163. Тэгээд 2025 оны 4 сарын 22 болохоор 25469 yen байна. Тэгээд юу гэхээр саяны эмэгтэйгийн үзэлт болохоор ойролцоогоор нэг доотлол нэг 200 хэдэн мянгаас сард үздэг үзэлт нь 300 хэдэн мянга үзэлттэй. Тэгээ нэг өдрийнх нь болохоор нэг 500 хэдэн мянга үзэлтээс шүү дээ. Манайх ч бас ер нь ялгаагүй. Миний одоо яг нэг сарын үзэлт болохоор 200 хэдэн мянгаас ерөнхийдөө 400 хэдэн мянган үзэлттэй байдیں۔ Нэг сар үздэг тоон гэсэн үг шүү заяа. Тэгэхээр минийх бас нэлийн гайгүй сайн үздэг болсон гэсэн үг шүү дээ. Яг нэмэгтэйгээс нэг дутгаар байхгүй. Тэгсэн мөртлөө манийхаа цалин сая бол харсан бах те. Ямар байгаа. Тэгээ нэмэгтэйгээ өвдөх юм бол зөвхөн цалингаасаа гадна энэ цалин яг юу юунаас олж ирсэн гэдгийг дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. 80 хэдэн хувь нь болохоор саяны миний хэлсэн YouTube-д одоо оож ирж байгаа тэрхүү зарын мөнгө оож ирж байгаа зар. За тэгээд үлдсэн тэр 80 эдээс хэдэн хувь нь болохоор яг тэдний диаграм нь байлаа тэрийг бол оруулж байгаа. Membership гэдэг хэрвээ member болно шүү дээ тэр member-ийн орлого орж ирж байгаа. За тэрний дараагийнх нь болохоор YouTube Premium-аас орж ирсэн орлого. Өөрөөр хэлбэл YouTube Premium-ыг мөнгө төлж зар одоо үзэхгүйгээр хэрэгэлдэг тиймэрхүү хүмүүс байгаа шүү дээ. Тийм хүмүүс одоо үзэх юм бол тэр хүмүүсийн үзсэн орлогоос нь бас мөнгө авна гэсэн үг. Тэгээ нийтлээд энэ орлогыг бүрдүүлж байгаа юм бил. Тэгээ саяны одоо энэ эмэгтэйгийн хагас жилийн орлого гэдэл шүү дээ тий. Энэ хагас жилийн орлого нь энэ эмэгтэй зүгээр л яг нэг өдрийн нэг биш нэг сарын орлого нь миний хагас жилийн орлогоос өндөр. Гэ бодчих гээс. Ялцчгүй өөрөөр хэлбэл миний одоо нэг сард орлдог орлогоос цалин нь 10 дахин өндөр гэсэн үг. 10 биш зарим бүр 20 дахин өндөр байсан шүү дээ. Сайн харсан та нар тий 20 дахин 30 дахин өндөр байсан. Тэгээ ингээл ойлгочих. Монгол ютуберийн цалин нөө нэг усын хурлын гишүүн хэлдэг шиг тий бүр ууланд энэ шалан дээр байгаа шүү. Шалан дээр байгаа. Бүр шалан дээр байгаа шүү. Тэгээ нөө нэг тэр нөө хим юм блэ. Ruby channel мэл өөр хин жилээ. Social media-дэс юм ярьдсан тий. Тэгээд одоо тим байхгүй штэ. Одоо шинээр ютубер болох гэж байгаа ч юм уу те guys үйл цалин байл их авдаг гэж байхгүй штэ. Би одоо нэг цалин байл аваад байгаа ч юм байхгүй. Яг хаа өмнөхөө бодвол одоо бас цөөхөн жоохон мөнгө авж байгаа байхгүй юу. Энэ яг хаа миний амьдралд бас тодорхой хэмжээнд тус нэмэр болж байгаа. Гэхдээ яг хаа ялцчгүй ийм одоо өндөр авдаг хүмүүстэй харьцуулахад бол бүр нэмэр what the fuck гэмээр л санагдчихлаа юм л та. Гэхдээ яг хаа Монгол нэг өдөр те нэг нар гийсэн өдөр хизээ нэгэн өдөр мэдхгүй тэр нь бол YouTube албан ёсоор Монголыг хүлээн зөвшөөрч магадгүй. Тэгэд бас нэг хүмүүс амар андуураад байгаа юм шиг үлээ. Сүүлд нэг одоо би нэрийг сайн мэдэхгүй нэг Insta, Facebook дээр нэг бичлэг хийдэг залуу YouTube Premium-ыг Монголд оруулаад ирчихвэл одоо Монгол ютуберуудын цалин нэмэгдэн ухааны юм яриадсан байхгүй. Тэгээд тэр бол жоохон худлаа. Ягаад гэвэл YouTube Premium-ыг ашиглах юм бол яг монголчууд YouTube Premium-ыг ашиглаад эхлэх юм бол саяных шиг одоо монгол ютуберууд дээр цалин дээр нь одоо Premium-ыг үзэж байгаа хүмүүсийн цалин бас нэмэгдэж орж ирж бол магадгүй зөө. Магадгүй. За өөрөөр бол монгол ютуберуудын цалин бол нэмэгдэхгүй хэвээр байна. Ягаад гэхээр бид нарт яг цалин өгдөг гол их үүрсүр нь тэрхүү ютубд байршуулдаг зар ахгүй юу? Зар нь болохоор Google AdSense гэж нэрлэдэг. Google AdSense буюу энэхүү зар оруулдаг энэ нь болохоор ягаад ютуберуудын цалин гэж тараадаг одоо гадаад ютуберуудын цалин ягаад ийм биднээс одоо энэ Япон ютуберийн цалин ягаад ийм өндөр байгаа гэж. Ягаад гэхээр Японд болохоор Google AdSense-ийг бүр компани оруулаад ирсэн ашигладаг байхгүй юу? Тэгээ ягаад энэ Google AdSense-ийг ашигладаг гэхээр Японд одоо би чинь бичлэг үзэж байхад зөвхөн Японд хүмүүсийн зар орж ирдэг байхгүй юу? Ямар нэгэн Америк ч юм уу өөр гадаад улсын зар орж ирдэггүй зөвхөн Япон хүмүүсийн зар орж ирдэг. Ягаад тэгэхээр Google AdSense гэдэг компани байгаа учраас энэ хүү компаниуд нь Google AdSense-д мөнгө төлөөд өөрсдийнхөө зарыг байршуулж байгаа гэсэн үг. Ойлгосон уу guys? Өөрсдийнхөө зарыг Google AdSense-тэй гэрээ хийгээд мөнгө төлөө зар байршуулж байгаа. Тэгээ тэр зар нь болохоор Япон хүмүүсийн одоо Японд амьдарч байгаа бүх хүмүүс YouTube үзэх болонгууд тэр видеон дээр гачирдаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр монголчууд Google AdSense-ийг бүр одоо франчайзын гэрээ хийгээд
Монголдо оруулж ирээд тэг гэрээ байгуулад тэрэн дээр нь одоо мөнгө төлж одоо YouTube руу мөнгө төлөх биш Google AdSense-д мөнгө төлөөд өөрсдийнхөө тэрхүү рекламны зараа байршуулахгүй бол бидний цалин өндөр болохгүй л гэсэн үг л дээ. Энэ бол гэхдээ яг хөө энийг бол хамгийн гол нь Google AdSense-тэй ч юм уу те YouTube-тэй ярихгүй болохгүй зүйл. Гэхдээ ямар ч тач ойрын хэдэн жилдээ бол Монгол YouTube-ийн цалин өндөр болно гэж бол бодохгүй байна. Хэрэв өндөр болчих юм бол Menzen чинь баг одоо саятан боллоо шүү дээ. Саятан боллоо шүү дээ. Ваа. Мэн ч одоо саятан. Гэлэж захна шүү дээ. Тэгэхээр одоохондоо яг тийм бол байхгүй гайс. Тэгээд нэг зарим хүмүүс YouTube удаан хийгээгүй хүмүүс одоо шал худлаа зөвхөн хяналт авах зорилготой сошиал билет гэсэн нэг тийм. Яг гоо Монгол биш өөр орны улсууд тэрний талаар одоо Америк амьдардаг хүн яг тэр талаар сошиал билетийг ашиглаа хийсэн бол энэ бол зөв байж магадгүй. Тэгэхээр окей. Харин юу гэдэг Монгол буюу YouTube-с анигдаад бандсан Монгол улсын бүр нэрнч байдаггүй те YouTube-с бандсан Монгол хүмүүсийн цалин тэг штэ тэг 10 тэг 100-ны тэдүү байхгүй юу? Монголс үдсэн тохиолдол штэ. Бараг цалингүйг хэлчихэд болно. Одоо миний одж ирж байгаа цалин ба штэ те. Японоос намайг үздэг Японоос эхлэхгүй Солонгос их үздэг юм билээ. Баярлалаа Солонгос байгаа монголчуудаа. Тэгээд Америкээс дараах нь орд юм билээ. Тэгээд Японоос 3-т орд юм билээ. Тэгээд энэ хүмүүсийн үзснээс бараг цалин олж ирдэг байхгүй юу? Ойлгож байна уу? За тэгээд бас нэг зүйлийг битгий хандуураа гэж бодож байна. Entertainment бичлэгүүд одоо тоглоомны бичлэгч байд юм уу янз бүрийн тийм зугаа цэнгэлийн бичлэгүүд бол илүү бага цалинтай байдаг. Эсвэргээрээ education буюу боловсрал, эдийн засаг дээр хувьцаа хөрөнгө оруулалт моруулалт ч байд юм уу те. Иймэрхүү эсвэл аимшигын босон явдал модалж байд юм те. Иймэрхүү бичлэгнүүдийн цалин арай илүү өндөр үнэлгээтэй байдаг шүү. Энийг бас ойлгоод авчаарай guys. За тэгээд өнөөдрийн бичлэг та бүхэнд багч голов зүйлийг ойлгуулсан байх, шинээр ютубер болох гэж байгаа хүмүүст ойлгуулсан байх гэж бодож байна. Манай монголчуудын цалин ямар бага юм бэ те гэж ойлгуулсан байх гэж бодож байна. Тэгэхээр та бүхэн одоо л одоо яг бодит байдлыг надаас ингэж харж мэдлээ. Тийм учраас намайг дэмжиж лайк болоод subscribe дараад үзээрэй guys. За одоо юм байна гэдэг өнөөдрийн бичлэг энэ хүргээд дуусгая. Ахаад ч одоо YouTube-ийн цалин ямар хөө байдаг талаар одоо сонсохыг хүсч ивэл комент үлдээж болно. Би бас өөр Япон YouTube-ийн цалин хэрвээ олдвол тэрийг бас ингэж гаргаад та бүхэн дэлгэж болж гин. Тэгээ яавалч яаж ч болж гин. За энэ бол жок байла. Тэгээд бичлэг маань жоо урт нь орцсон болчихлоо. Та бүхэн бас багахан зүйлийг миний бичлэгээс ойлгож авсан гэж бол бодож байна. Тийм болохоор хамгийн гол нь та бүхэн subscribe дараад дэмжиж өгөөрэй. Одоо би удахгүй 100,000 хүрэх гээд ойрхон байна. Тэгээд та нарын дэмжлэг бол хамгийн гол нь хэрэгтэй. Тэгээд намайг хамгийн гол дэмжиж өгөөрэй guys. За хэдлийн нүрээд бичлэгээ дуусгая. Bye guys.